Голомт банк сурагчдын зуны амралтыг тохиолдуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор сурагчдын дадлага хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй хүүхэд хамрагдсан байна. Хүүхдүүд 14 хоногт мэргэжлийн чиг баримжаа авч хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудад хамрагдлаа. Эрхэс оршихуй энэ хичээлийн жилд 11 дугаар ангид элсэн суралцсанаа. Тэрээр багаасаа бизнесийн удирдлагын чиглэлээр ажиллах мөрөөдөлтэй байжээ. Иймээс сурагчдын дадлага хөтөлбөрт хамрагдан Голомт банкны маркетинг олон нийтэд харилцах газарт дадлага хийж байна. Эрхэс оршихуй 10 хоногийн хугацаанд мэргэжлийн чиг баримжаа авахаас гадна буцтай харилцан сурж байгаагаа бидэнд хэлсэн юм. Энэ Голомт банкны дэс 10 хоногийн дадлагын хугацаанд ер нь бол ингээ мэргэжлийн чиг баримжааг илүү тэлэх судалж мэдэх тэм зорилгоор энэ дадлагт оролцсон байна. Энэ бол юунд түрүүнд ажлын хамт бол ямар гэдгийг мэдэж авсан. Энэ бол хамгийн гол зүйл нь яагаад гэвэл ингээд эхлээд мэргэжлийн ямар байх гэхээс илүүтэйгээр тухайн хамт бол ямар амьсгал нь ямар байх нь надад бол арай мэдрэмж нэрээ онцгой байдаг учраас. 8 оноос хойш хэрэгжиж агаад 23 оноос эхлээд одоо дадлагын хөтөлбөр болж өргөцсөн. Илүүд нь бол хууль эрх зүй, эрсдэл, compliance, за олон улсын банк, санхүүгийн талаар, за түнчлэн одоо салбарууд дээр чиглэлээр бол дадлага хийсэн. За ингэснээр бол одоо хүүхдүүд маань өөрсдийн сонгосон эсвэл одоо сонирхож байгаа, за мөн түнчлэн өөрсдөнд нь тохиромжтой гэж үзэж байгаа ажил мэргэжлүүдийн талаар бол яг ажлын байран дээр нь ойлголт аваад, за тэгээ улмаар бас одоо энэ мэдлэгийг ашиглаад одоо өөрсдийнхөө мэргэжлийг зөв сонгох гэдэг ийм боломжтой болно гэж үзэж байгаа. Хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгох нь тэдэнд өөрсдийн сонирхол чадвараа эрт таньж мэдэх боломжийг олгодог. Энэ нь ур чадварын хөгжлийг эртнээс төлөвлөх боломжийг бүрдүүлж, бүтээлч чадваруудаа шууд мэргэжлийн чиглэлтэй холбож сурахад дэм болж байна. Иймээс Голомт банкны зүгээс сурагчдын дадлага хөтөлбөрөөр өргөжүүлэн ажиллагаа хэллээ. Мөн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд батламж олгосон юм.